За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манай театрын маань Өвөл цогийн уран бүтээлийн 88 дахь жилийн нээлт энэ жил тохиож байна. За бид бүхэн маань үзэгч түмэндээ зориулж 88 дахь жилийнхаа нээлтээр 3 уран бүтээлээр 11 сарын 14-өөс 12 сарын 2-ны хүртэл 15 хоногийн турш тасралтгүй уран бүтээлээр уулзах гэж байна. За манай уран бүтээлүүд маань бүгдээрээ бэлтгэл ажилдаа орсон уран бүтээлчд маань за мөн хотоос уран бүтээлийн багш нартай Хөшөв драмын театр маань хамтарч ажиллаж байна. За 14-нд бол албан ёсны нээлт эхлээд 14-ний орой Игшгэлэнт яруу гээд ардын дууны уран бүтээлүүдээс бүрдсэн тоглолт та бүхэнд хүрнэ. За мөн 11 сарын 21-ээс 25-ны өдрүүдэд Тулаас үлдээ томог гээд Дэлгэрмаа зохиолчийн зохиол хүүхдийн жүжиг тоглогдно. За мөн хүүхэд багчууд руугаа чиглэсэн уран бүтээл. За мөн нэг жүжигтэй. За энэ жүжиг маань 70 жилийн өмнө яг энэ Алтан дайзан дээр манай Хөшөв драмын театрын дайзан дээр тоглогдож байсан. За Ванганы зохиол Тожоо жолооч гээд жүжиг та бүхэндээ хүргэхээр бэлтгэл ажилдаа ороод явж байна. За ийм уран бүтээлүүдээр бол та бүхэнтэйгээ уулзахад бэлэн болсон байна. За та бүгдийг маань урлагийн дэнгэр янжлаа бурхан үн мөнхөд ивэж явах болтугай. Баярлалаа.